За эрхэм мөндөд үзэгчдээ бидний зүгээс бэлэн өргөдөг Баян наадмын нэвтрүүлгийнхээ шинэ дугаарыг үзэгч та бүхний хүртэл хот бэлэн боллоо. За энэ удаагийн дугаараа бид бүхэн Өвөр хангай аймгийн Хайрхан Дулаан сумын нутаг дөрших хан хөгшин хайрхны тахилга Баян наадам болон тахилгын үйлийн ёс заншлаас бэлтгэсэн нэвтрүүлгийг үзэгч та бүхний хүртэл хот бэлэн болж байна. За Өвөр хангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар 2006 онд хан хөгшин хайрхныг аймгийн тахилгт хайрхан болгож тахилж эхэлсэн түүхтэй. За үүнээс хойш 6 дахь тахилгын үйл бол 2026 оны 5 дугаар сарын 24 буюу 17 дугаар жарны сүрээр дарагч хэмээх гал морин жилийн зуны дэргүүн сарын шөнийн 8-ны бэлэг цайн өдөр зохион байгуулагдлаа. За хан хөгшин хайрхны тахилгын өмнө гүн овоо гүн нуурыг тахдаг ийм уламжлалтай. За энэ жутгаараа 2026 оны 5 дугаар сарын 24-ний өглөө гүн овоог дахих үйл эхэлсэн юм аа. За энэхүү тахилгад аймаг сум орон нутгийн удирдлагууд нутаг орно гэсэн сэтгэлтэй нутгийн хаан энэ сайхан овоо нуурыг шидэн биширж ирсэн нутгийн ард иргэд хуурга ламууд гэдэг бас олон зочид төлөөлөгчд шүшигтэн олон энэхүү үйл оролцсон юм аа. За ингээд гүн овооны тахилгын үйлийг та бүхэн маань хүлээн авч үзнэ. Сонгон заяатай дэвэртгэрийн тулгын чулуутай аавэжин энэрлийн түшигтэй алдрай багын минь алганы хэртэй өргөдөн сүнд зулайн бууралтсаа мөргөлийн шүтэн хан хөгшин ми Орло танига түмэн аллам чи Бурхан хэмээн тахдаг шүү дээ Хөлгийн шандас буйны далгатай Хүүгийн золбохдын уянгатай Цэцгийн шүүдрэн тэнгэрийн айдастай Тэнгэг болгон газрын таринтай Өргөдөн сүнд зулайн бууралтсаа Мөргөлийн шүтэн хан хөгшин ми Орло танига түмэн аллам чи Бурхан хэмээн тахдаг шүү дээ За энэхүү гүн овооны тахилга өргөн дэлгэр сүсэгдэн олон өөрсдийнхөө ажил амьдрал, буян заяа, үр хүүхдүүд нутаг орныхон сайн сайхны төлөө эдээ будаага өргөж, шүтэн биширж, шүшиглэн залбирсан үйлээр гүн овооны тахилга маань өргөн дэлгэр болж өндөрлсөн байгаа. За харин үүний дараагаар гүн нуурын зэд өргөх үйл бус юм аа. Тэгээд энд хүрэлцэн ирсэн Өвөр хангай аймгийн Хандан бонцоглон хийд аман сумдуудын лам нар хүрэлцэн ирж ном хургууд маань бас номон айлдаж нуурынхан айл дүрийг хийж за үүний дараагаар бас сум орноо удирдлагууд хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчд нуурандаа зэд өргөж өөрсдийнхөө ажил амьдрал за нутаг орныхон сайн сайхан зүйлийг даатхан бишрэн залбирч байлаа. За ингээд гүн овооны тахилга болоод зэд өргөх үйл маань бас өргөн дэлгэр болсны дараагаар хан хөгшин хайрхны маань бас үндсэн тахилгын үйл зохион байгуулагдсан юм аа.
За Өвөр хангай аймгийн Хайрхан дулаан сумын нутагт орших энэхүү хан хөгшин хайрхныг за Өвөр хангай аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын шийдвэрээр 2006 оноос одоо дахиж ихсэн бөгөөд за 2006, 2010, 2014, 2018 за 2022 онуудад одоо бас 4 жилд одоо нэг удаа дахидаг одоо аймгийн дахилт хайрхан бол болсон юм аа. За ингээд 6 дахь одоо дахилгын үйл бол за 2026 оны 5 дугаар сарын 24-ний өдөр зохион байгуулагдлаа. За энэхүү дахилга буюу одоо хан хөгшин одоо хайрханд харьяалалтай 8 сум маань одоо бас нээж одоо тагтаг уламжлалтай. За тухайлбал одоо Өвөр хангай аймгийн Хайрхан дулаан, за Нарийн тэл, за Баруун Буюулан, Тарагт, Уянга, Бочуус сумдуудын одоо бас иргэд маань Бөдөг орны удирдлагууд хамтарч одоо энэхүү дахилгыг бас үйлддэггээр онцлогтой ийм одоо өргөн дэлгэр дахилга юм аа. За ингээд дахилгын хүрээнд одоо хан хөгшин хайрхан дахилга 3 насны хурдан мордын уралдаан, за үндэсний сурын арва, үндэсний шагаан арваны тэмцээн зэрэг бас олон одоо уралдаан тэмцээнүүд зохион байгуулагдахаар төлөвлөгдсөн байсан юм аа. За хан хөгшин хайрхан нь Сайн Ноёнхан аймгийн Сайн Ноёны хошууны ард олныг биширж одоо дийлж ирсэн хайрхнуудын нэг юм. За одоогийн Хайрхан дулаан сумын нутгийн хойд хэсэгт, за Уянга сумын нутгийн баруун урд хэсэгт одоо оршдог. За Хангаан нуурын зүү зүрийн өврийн тэгш өндөрлгүүдийн хамгийн өндөр нь бөгөөд далайн түвшнөөс 2973 м-д өргөцсөн уул хад асаг ихтэй бөгөөд за хэд хэдэн одоо мухар хар модон буюу шинэн одоо ойтой. За Монгол орны шинэсэн ой мод хязгаар гэж одоо энэхүү газар нутгийг ус хэлдэг байгаа. За хан хөгшин хайрхны салаа сархиаг бүхнээр нь уулын ширүүн урсгалд гол горих урс бөгөөд за хад асганд нь хад дошлоо зэрэг жимс элбэгийн дээдээр өнгөнгийн цэцэг одоо алгалан ургадаг. За ийм одоо сайхан хайрхан юм аа. За ингээд одоо Өвөр хангай аймгийн Хайрхан дулаан сумын нутагт орж хан хөгшин хайрхны дахилга маань бас өргөн дэлгэр эхэлж сүсгтэн олон бас хол оройс одоо хүрэлцэн ирсэн байлаа. За ингээд хан хөгшин хайрхны дахилгыг бас албан ёсоор нээж Өвөр хангай аймгийн засаг дарга очрын пөрөвдөрж одоо үгэлж за мөн одоо бас Өвөр хангай аймгийн хөгжим драмын театрын одоо уран бүтээлчдийн одоо бас уран бүтээл олон төвний сонорыг мэлааж байлаа. За ингээд одоо үзэгч та бүхэн за Өвөр хангай аймгийн хан хөгшин хайрхны дахилга баярын наадмын албан ёсны нээлтийн арга хэмжээг хүлээн авч үзнэ. Энэхүү хайрханы дахилгын энэ цагтор төрийн эслийн тогон зэргүүдээр хамгаалуулан Монгол төрийн далбаа Өвөр хангай аймгийн туг, Өвөр хангай аймгийн Хайрхан дулаан сумын туг, Өвөр хангай аймгийн Уянга сумын туг, Өвөр хангай аймгийн Батүлзий, Өвөр хангай аймгийн Нарийн тэл, Өвөр хангай аймгийн Тарагт, Өвөр хангай аймгийн Бочуус, Өвөр хангай аймгийн Болгот сумын тугийг залхах бэлэн болсон байна. Зэрсэг хүчний 250 дуурайнгийн мотоциклын лоцын зэрэглэлийг хэрэглэсэн ордогч зэргийн гадууны өвчтөр автомобилч шагнал сүрэмгийн гэнтэн мөнч хорогдуулан 250 дуурайнгийн тогон зэргүүд задан оруулж ирж байна. Хард иргэд хүнд зочдоо Өврийн сайхан хангай нутгийн шүтэн болсон хайрхан уулуудын нэг хан хөгшин хайрхны Тэнгэрийг дахих дахилаг зуны ихэнх сарын шөнийн 8-ны бэлэгт сайн өдөр болж байгаа тул нутгийн зоолон та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг өөдөөд нь өргөн дэвшүүлье. Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2006 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 21-р тогтоолоор Хайрхан дулаан сумын нутагт орших хан хөгшин хайрхныг орон нутгийн дахилгт хайрхнаар өргөмжлөж 4 жилд нэг удаа дахь шийдвэрийг гаргасан билээ. Тэнгэр газар шүтэж, уул усаан түшиж ирсэн Монгол заншил урдын журмыг баримтлан төрч ёс түүхэн уламжлалын дагуу 17 дугаар жарны сүрээр дарагч чимэх гал морин жилийн зуны ихэнх сарын шөнийн 8-ны бэлэгт сайн өдөр хан хөгшин хайрхныхаа 6 дахь удаагийн төрийн дахилгыг үлдэж байна. Сав шим ертөнцийн зам зөгтлийг танин барьж зөгцөн аж дөрдөг
монголчууд байгалыг сөрөх, дийлэх, муухарлах бас жам ёсыг танин зөгчөж, ээл эвэл биширж, дээдлэн хүндэглээ үзүүлэн элбэр даатгалыг хүсэнд альбдаг уламжилт сан уул усны таглаг үлээ. Байгаль ихтэй хүндгэлтэй хандан 109-оор харьцдаг бидний өвөг дээдсийн энэ үнэт зүйлийг өнөө цагийн даяаршлын давсаанд устгаж алгуулахоос өрсөлдөн сэргийлэн уул овоо дахих Монгол зан уулыг 2017 онд ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах шаардлагатай соёлын бие тус үеийн жагсаалтанд бүрдгсэн явдал бол байгаль их дэлхийг хайрлан хүнддэг, хамгаалахыг үеэс үе сануулж төрийн санахоо бодлого болон хэрэгжүүлж байх үйл явдал гэдгийг онцлон хэлье. Хан хөгшин хайрхныг дахиж энэ ёслол агуулгыг хүүхд залуучуудаа ойлгуулж өдөр бүр уул усаа хайрлан хамгаалж сүсгэлэн дээдлэн саншихыг уриалж байна. Нутаг усаа бохирдуулах, эвдэн сүйтгэх, байгалийн баялаг ан амьтныг устгах, онц ашигын золиосонд өргөдүүлэх зэрэг өсгөө үйлслээс сэрэмжлэж нүдний зүцгэн мэт хайрлах сэтгэхүйг нийт ард иргэд өөртөө болон үр хүүхдтэй суулгах нь байгаль орчинтойгоо зохицож үн удаан үнэр жаргалтай амьдрахын үндэс болохыг үргэлжлэн санаж явах ёстой билээ. Өвөг дээдсийн авшиг буян заяа өршөлсөн өргөн төмний минь бишрэл хүндэл шингэсэн өгөөмөр баян хам хөгшин хайрхан минь үр хангайчууд биднийг нүд сэтгэлийг байсган ашид амглан оршгоо. Урэ! Урэ! Урэ!
Хамаг бүхнийг ивэлдэ авсан Хөвранга аймгийн хан хөгшин хайрхны дахлаг өргөн дэлгэр үргэлжилж байлаа. За ёс уламжлалын дагуу зандаа лам хуврагууд номоо уншиж, за сүсэгтэн олон сүшиг бишвэлээ даатгаж хайрхны дахлаг бол өргөн дэлгэрнүүд үргэлжилж байсан юм. За дахилгын үеэр баяр наадам болоод дахилгыг зохион байгуулах ажлын хэсгийн дарга аймгийн засаг дарга орлогч Мягмасрынгийн Батцэрэг за хайрхны айл дүрийг уншиж олны хүртэл болгосон байгаа. За үүний зэрэгцээ арц хүч зэрэгтэн болоод торго дурдам зэргийг галд өргөх үйл хамтдаган зохион байгуулагдаж байлаа. Хэм нутгийн зан олон та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. Хан хөгшний хайрхны залбирлыг уншиж сонирдуулъя. Орчин сууга орон дэлхий, овоо шүтэн, дөрвөн зүг 8 зохис. Дээд доод орон гарцрын эзэд, цусын эзэд минь. Хан хөгшин хайрхны их дахилгад бүгдээрээ морилон ирцгээж бидний бэлтгэсэн идэ цагаа, эд эдлэл, балин дором тэргүүднийг хүсэл таваараа зооглон баясдгавай. Хан хөгшин хайрхнаар огуулсан бүх нутгийн ард олон доон хур бороогоон хайрлж, хуй салхаан намдаж, ширгсэн булаг, ширгсэн шанд, гол мөрнөөн урсган ард олныг минь элдв харьчлах шалтгаан гамшиг хөнөөлөөс авран сахиж, эр бий, их хүүхэд, нутаг усаараа их тунх, амар амгалан ажил үйлс, мал сүрэг, аривжин дэлгэрхийн үлзийтэй хишиг буйныг өршөөн сойрох. Хурээ! Хурээ! Хурээ!
За энэхүү аймгийн засаг даргын хорлогч Мягмасрангийн Батцэрэг айлдварыг уншиж танилцуулсны дараагаар тэнгэрт дууц сум хөөргөх, за мөн одоо ус азраг сэтэрлэх үйл ажиллагаанууд одоо ёс уламжлалын дагуу зохион байгуулагдсан юм аа. За дууц сумыг Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын харьяат Сумын мэргэн Бэх очрын Чинбат болон за 10 ихэр сумын харьяат Сумын мэргэн Баатар цэрэнгийн Баттөр нар одоо дууц сумыг хөөргөж тэнгэр хангаага харагдан таалсан бол за Өвөрхангай аймгийн Хайрхан дулаан сумын 2 дугаар үгийн аймгийн аварга малчин Цэрэн лавгийн Гомсрынгийн бор зүсмийн одоо азрагыг одоо сэтэрлэж за уул хангаадаа ус тахилэг болгон одоо хөргсөн байгаа. Монголчууд бол одоо эртээр үеэс уул хангаагаан дахихтаа одоо мал сэтэрлэгдэг одоо уламжлалтай тэнгэр хангаадаа даатгах ийм сайхан үйлийг бол манай монголчууд бас эртээр үеэс одоо хийж ирсэн уламжлалтай. За энэ уламжлалын дагуу одоо энэ бор зүсмийн одоо адууг бол сэтэрлэх үйл зохион байгуулагдлаа. Монголчуудаа эртээр үеэс болон дэвтэн үеэс өнөөдөр бидний үеийн гэртэл үе өдрийн хуржиж амнаа тэрэг даны дөрөвдөр ажиллаж байсан монголыг бид нар баярлалтай өргөн өдөр хэрэгжих боллоо. Ойрын өргөжийг өгдөжээ. Мөнгөнөхөө хан хөшиг хайрхан ажиллагаа эцэг үйл ажиллагаа баяр наадмын зохион байгуулалт хэсгийн ахлагч аймгийн төдөрийн өрлөгч Батцэрэг таныг хүндэтгэн өрж байна. Өвөрхангай аймгийн Охин бүртийн дарга Давхаа суран таныг хүндэтгэн өрж байна. Өглөө хөрдөн гişүүн Автын гэр таныг хүндэтгэн хамт өрж байна. За ирхэн хүндэтгэн төсөвтөн дөнгөж бүгмэн өдөр бичиг харж үзэхэд тэтэр гэдэг нь тэтэр хэмээх түүд үгнээс харалтай. Улмаар ам насыг нь өршөө хэмээсэн утга бүхий бодох үү. Үүнээс улмаад энэхүү мар тэтэрдэх дан уйл гарч ирсэн ёсон мэдээ. Амтны насыг мөнхөд буюу тэтэрх хэмээн буян хураах үйл юм аа. Нэгэхэн амтны тэтэрх үе болон нүгэл хэлэн зардан хэмээн үздэг ёслол уламжлалтай билээ. Зайхуу аймгийн тагсар хан хөшиг хайрхан олондаан Тэрхүү адрыг сэтэрлэж байгаа архин бүхэндээ төчтөг танилцуулъя. Өвөрхангай аймгийн төдрөг хөрөг орж Улсын хөрдөн гишүүн Автын гэрэд Агавын адмын зохион байгуулалт комитет инфо цагаан шар Түдэг маань өнөөдрөөс Чөбөлөндө шиндоварама хандэгэндэ матмеда чандагаларамамеда бэрвэнгавандэна хичээнхүү программа өнөөдрөөс хойш түмэн насны хүүхдэн хан хөшиг хайрхны маань савдаг ширтгэн ундаг болж шашин дэндээ сэлэн наадууд тавьж явах тугай. Silva, Chesumara, Jimmy, Chenivala, Sanama, Alani, the Galai, Cheneva, and Nisilma, the Sunama, Chivi, the Yamerama, Chemo, the Yarajini, I am Hamadu, and the get the certain Haram, the legend, and be major thing, Yara, the reward, and Yara, to Yava, 100 million money. Several Java, and the Walla, the Nation, what in the Yama, the Мөргөлийн шүтэн хан хөгшин Урло танига түмэн олон чи Бурхан хэмээн тэгдэг шүү дээ Бурхан хэмээн тэгдэг шүү дээ
аймгийн тохиолдох хан хөгшин хайрхны аглагын үйл ажиллагаанд зориулсан эсрэг наадмын нээлтийн үйл ажиллагаа эхлэхэд бэлэн болсон байна. Ингээд эсрэг наадмыг нээж өгөх нөхөмбэг хайрхан дулаан сумын засаг дарга Хөрөв дөржийн алтан ганданыг тайснаа хүндэтгэн өрье. Хан хөгшин хайрхны дахилгын ёслолт сүсэг үсрэлийн өргөл өргөж сүлд хиймэр буян заяага хураалан дуудахаар хорон цугласан эрхэм хүндэд иргэдээ. Хүчин төгсөх барилдлагт зуны ихэнх сарын шинийн 8-ны өдөр хангаан нурууны их улсын нэгэн бүл хан хөгшин хайрхан уулыг дахих аймгийн дахилгаа 6 дахь удаага хийж байна. Түүхэн их сурвалжид 13 дугаар зууны үеэс эхлэн хошууны хурлын шийдвэрээр дахиж шүтэж ирсэн баримтыг урьдчилгал болгон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын хан хөгшин хайрхан уулыг аймгийн дахилгад туулган зарлаж 2006 оноос эхлэн 4 жил тутамд дахих ёслон арга хэмжээг зохион байгуулж өгөхөөр шийдвэр гаргаж өнөөдөр та бид хамтаараа энэхүү дахилгаа үйлдэж байна. Дахилгын ёслолт сүшиг хүчирлээр хураалан ирсэн зон олон та бүхнийг хайрхныгаа дахилгын бэсрэг наадамд ёслол хүндлэл дүүрэн оролцож цэнгэн баясхийг хүсрэн өрөөж наадмын арга хэмжээг албан ёсоор нээж байгаанд дуулахад баяртай байна. Зон олон та бүхэн сэтгэл дүүрэн хиймэр өдөө духлан наадахыг хүсэн өрөөё. Баярлалаа.
арца суурин үнэртэй арван зүбээс левролтай ави шүтэн ханга гогшин хархан миндэ арунэрх норгэлдон арца суурин үнэртэй арван зүбээс левролтай ави шүтэн ханга гогшин хархан миндэ хангайгын нутгийн хэшүүнийгэн заг хамбуурлалтай хажуунийгэн зэг хаалфалтын гацаа харагдах хураа цэнхэрцэн хүний хүүгийн хиймэр дэлгэр чадсан гайхамшиг хүтээ нэртэй суутуудаар нь дэлхий улгнутааг баян хүрээний буужил баймаар баатар хүн суужил баймаар бурхан багсан заларчээр халахын хөх асар хан өгшин хайрхан байна. Зээ атан дэммэ хэвтэж байгаа юм шиг ин зингийн цуваа хөвтөж байгаа юм шиг шийжүүдрөний синжиг зүүний сүвчийг нэрсгэ жингийн цуваны замыг жалын устан дайсан азай буурал дэцэвэн амжирал хэмсэн түүхтэй алтан мөлгийн нутаг байна. Зээ мөн хөхөө тэнгэртэй мөргөд цэцэн сүсгэлсэн Монгол төрийн сүлдэнтэй ясан сүгэлтэр мэхийсэн танан цагаан өргөөнүүд нь танил дотоо мэсэлсэн танил лолон ахын дэс ерөөдөргөн хорайсан минь дамраа мэдсэн хөөрөөдрүүлсэн тамхисан мансрыг ачин нүсээ махтааж ирэлэр мэлаасан өндөр настан буурлуулан өргөндөө дэж хөндөсөн өрхөөхөд ачицэнэр өвөр дөрөн ясан миний нутгийн дангуулсан хөлцөнгөр тогтсон саацсан байна. Зээ хорлолтон тооноор нь хөхөө дэнгэрн талжсэн хүлгэн насэрүү дээр нь хөртөө дэлхийн ногоосон хүлдэг мөртөө шон дээр нь хүүхдингийн гоо тэнгэнсэн хүний хэмээсэрсэн хурдан хүлгөө жагсарсан хотоо дөрөн хоньны яма цасын завцайсан зэлээ сунгаа газарт нь цаглаа бууруулгавын зам дэмээ дурсан өхөр тугуул мөөрөлдсөн үндэсний хөгжим хөгөлсөн үлэнгийн жандар далдар хээрийн зэнхэн хаан. Зээ өнөөдрийн нөхөө үлцээ билэг туныхын саргийнхаа шүний намны билэгд сайхан өдрөн хангшин хайрхныхаа дахлын баярын нааданд нь хөрөлцөн жирсэн өрхөн болон төлөстөн гэвэлээ аймаг сумдын өдөрлгүүд агаал зингэлцэн дарнаар нь хөрөлцөн төв асартаан тогтсон саацсан байна. Зээ хайрын саргаал ихмэн хойчин сайхан борлууд хайлын нэнсэн сэтгэлтэй нутгийн сайхан хөгжчүүд хөөрөг бассан нусан хөөхөд багчууд олонтой ханийн жиргэн лэгсэн хайртай өрсөн төвөрсөн хосон залуусан нарт нь хөрөлцөн ирсэн байна. Бүрийн өөрөнд нь хэмрэн цаган батгсан хөвтөн бүгдээрээ хэтэд сайхна ирсэн хангар баян хорвоогийнхаа хайр хэсэн таларсан эрхэм хүндэд хайрхан дулааж таахандаа сайн сайхан бүхнийг хүссэн рөөё. Зээ босоо хэмртэй баян тасын хангаа бүд хандалтай бэлчэр төсөн тал бөлөмдөлн дэшүүлэр бурмын шүчээр гойгод гурван сайхан зогсон цут амиргтэй салбаатай цэцэн бэлтний өлгөө содром намнаа түүхтэй цадиг түүхийн өлгөө заяад идэд хүмүүн залрч дэрдэг засаг төрөндөрөө залгаж сойдордог хангогчин уулаараа басан хайрхан дулаан сумын таахандаа сайн сайхан бүхнийг хүссэн рөөё. Сонагна заяатай дэв тигрийн тусагын чулуутай авэжин нэржин түшигтэй астрабагимин асганы хэтэй өргөдөө сонду тусаны хуралцсан өргөдөө шүтэн хан хөгшин тани가 검은 넘친 бурхан хэмээг тагтэг шүдэ амтай бүхэн насны хшигтэй аммиги зүрхний бин холбоота асрыг тэрэгэн хаан содолта ганцхан насны шившилэгтэй өргөдөө сондудаа бууралсан өргөдөө шүтэг хан хөгшин мэн борза танига том боломжин бурхан
За хэрдөө их насны мөрд ирэхэд бэлэн болсон байна. Асуулаа сайхан өнөөдөр хаан хөгшин хархан тахилгын баяр наадмын хурдан мордын уралдааныг шимтэн сайхан үзэцгээе. 23 одоо алтан турдууд бас өнөөдрийн баяр наадам хурдан их насны мордын уралдаанд бүрдэгдсэн байгаа. Бөхөрөмжуулаа. Хоржидоо. За энэхүү иргэм үзэгчтэй Өвөрхангай аймгийн хаан хөгшин хархын тахилгын баяр наадмын хурдан их насны морд одоо иргэсэн. Наадлаар одоо Өвөрхангай аймгийн хайрхан дунаас байж Ганбаатарын хармар өнгөн дээр одоо гарч байгаа харагдаж байна. 0-1 дугаартаа уралдааны зэмдэрсэн Өвөрхангай аймгийн хайрхан дулаан сумын сумын алдар туяач дэлгэр сайхны одоо урдан шаргамар одоо усан одоо нэлээд ширэг хүлдэ өнгөн дээр наадлаасаа одоо өнгөн дээр одоо гарч байгаа харагдаж байна. За ингээд одоо үзүүрийн мөрдүүд өнөөдрийн баяр наадам урдан киносын мөрд урлаар гэсэн. За жоо хойшлоо дундуурх нь харуулаад урсгалаа. Өнгөн дээр 66 дугаартаа урдан зээлбэр одоо гарч ирсэн Өвөрхангай аймгийн хайрхан дулаан сумын аймгийн алдар туяач Гамбалтан баяр магныг одоо урдан хүрэн зээлбэр одоо сурдаг киносын мөрд уралдааныг хөтөлсөн. Түүний хардлаар 16 дугаартай мөр Өвөрхангай аймгийн богдсон буюу Төмөрбаатарын Батмөккө одоо урдмар аймгийн алдар туяач Батууд одоо уяа солгон тааруулж уйжуурлуулсан мөр 2 дээр одоо гарсан. За 45 дугаарт урдан зээлмэр үзүүрийн мөрдүүд дээр одоо гарч ирсэн. За энэ одоо Өвөрхангай аймгийн хайрхан дулаан 2 дугаар үеийн төмөр үрийн одоо урдан зээлмэр байна. За цаалтын одоо шаргамар одоо уршиж байгаа. За шаргамар одоо Өвөрхангай аймгийн хайрхан дулаан байж дэлгэр сайхны одоо урдан шаргамар сумын алдартай санчир уяа одоо уяа солгон тааруулж уйжуурлуулгаараа. За ингээд хурдан их насны мөрд уралдааныг 66 дугаарт Өвөрхангай аймгийн хайрхан дулаан аймгийн алдартай Гамбалтан баяр магныг одоо урдан зээлмэр хөдлөөд одоо гарсан. 2 дээр одоо 16 дугаартай уралдааны зам додоморсон хоолмор одоо өгшөж байгаа. Өвөрхангай аймгийн богдсон байж Төмөрбаатарын Батмөккө одоо хурдан хоолмор гэж үзэгчтэй аймгийн алдарт байж Батууд уяа солгон тааруулж уйжуулдаг. За энэ дундуур мөрдүүдэд харуулжээ. За эвгүй зам руу ороод өнгөний мөрдүүдтэйгээ явж байгаа юм чинь. За 3 дээр Өвөрхангай аймгийн хайрхан дулаан сумын аймгийн алдарт байж Ирэнчингүндээ сэрсэн амжилтын одоо урдан саарлмөр одоо орж ирсэн. Даах шүлзэн аймгийнхаа баяр наадамдаас айрэгжсэн богш энэ одоо урдан мөр үзэгчтэй. За ард дээр хонгор мөр одоо оржсэн. Цаатлаар 53 дугаартай хөрмөр одоо орж иж байгаа. 53 дугаартай уралдааны зэмдэрсэн хөрмөр нэлээд ширэг үлдээ одоо орж ирсэн дээ. За энэ одоо Өвөрхангай аймгийн хайрхан дулаан сумын Минд баярын одоо урдан өрөө шүүзэгчтэй Ухаамар одоо орж ирж харагдаж байна. За яг дундуурх явж арын мөрдүүдийн дундуур Өвөрхангай аймгийн Уян сумын уяаш Томын бүрвсрэнг одоо урдан хонгор мөр одоо орж ирж байна. Наадлаар энэ цэнхэр газ малгайтай аймгийн алдартай Балжинэмийн бом намбуу одоо уяа солгон тааруулж уйжуурлуулдаг. Цаалт нь сүүлийн бооцоо одоо урдан зээлбэр одоо нэлээд ширэг хүлдээ дундуурхоо одоо орж ирлээч үзэгчтэй. За энэ Өвөрхангай аймгийн хайрхан дулаан сумын аймгийн алдар туяач Ганбаатарын одоо урдан зээлбэр одоо орж байна. За энэ тал дээр жоо гаргашаа дахиад арын мөрдүүдийг одоо харуулъя. За ингээд одоо дундуурхан одоо уршиж байгаа мөрдүүдийг одоо үзэгчтэй харж байна. За энэ Ганбаатарын мөрд шүү үзэгчтэй 111 дугаартаа Өвөрхангай аймгийн хайрхан дулаан сумын алдар туяач Бацмөккийн одоо урдан онгор мөр одоо уршиж байна. За энэ наалтан цаатлаар нь 36 дугаартай хар мөр төр урдан их насны мөр урдан гэж гарч ирсэн. Өвөрхангай аймгийн хайрхан дулаан сумын 4-р аймгийн алдарт байж Ганбаатарын хар мөр одоо цаалаар одоо уршиж байгаа маа. За наалт нь одоо 45 дугаартай урдан зээлмэр Өвөрхангай аймгийн хайрхан дулаан сумын 2-р үеийн үеаш төмөр бүрийн одоо урдмөр аймгийн алдарт байж Ганбаатар уяа солгон тааруулж уйжуурлуулдаг. За ардын өсгөлгөн баяр наадамд хэд хэд удаа айраг төрүүдээ. Түүний уралдаар явж байгаа хонгор мөр бол Өвөрхангай аймгийн хайрхан дулаан сум байж Бацгийн хонгор мөр шүү. За манай жолооч жоохон ингэ дурагчлаад одоо харуулаад дурагчлаад байгаараа. За түүний уралдаар 30 дугаартаа урдан мөр одоо орж ирсэн үзэгчтэй Өвөрхангай аймгийн нарийн дэсмийн уяаж Отгон баярын одоо урдан зээлмэр одоо энэ 30 дугаартаа уршиж байгаа. Түүний цаатлаар 36 дугаартаа уралдааны замд одоо мордсон Өвөрхангай аймгийн хайрхан дулаан сумын яаж Ганбаатарын одоо урдан мөр одоо уршиж байгаа маа. За одоо ингээд өнгөний нэг 5-6 мөр одоо тасарсан байдалтай. За наалтын Өвөрхангай аймгийн Харагцмын аймгийн алдарт байж Балжинэмийн бом намбог уйжуурлуулж байгаа Өвөрхангай аймгийн Уян сумын аймгийн алдарт уяаж Томын бүрвсрэнг одоо урдмараа. За хурдан их насны мөрдийн уралдааныг одоо Өвөрхангай аймгийн богдсон уяаж Төмөрбаатарын Батмөккө хоолмор хөдөлж уралж байгаа жоохон хойшлог шиг болж байгаа харагдаж байна. 5-6-гийн бөөрөн дээр одоо уршиж байна. За өнгөн дээрээ бол одоо хэний мөрөө Өвөрхангай аймгийн хайрхан дулаан сум байж Ирэнчингүндээ сэрсэн амжилтын одоо саарлмар одоо гарав. За аймгийн алдарт уяаж за наалтын одоо 30 дугаартаа уралдааны зурсан Өвөрхангай аймгийн нарийн дэсэн байж Отгон баярын зээлмэр одоо энэ дундуур одоо уршиж байгаа. Цаатлаар 36 дугаартаа уралдааны Өвөрхангай аймгийн хайрхан дулаан сумын Ганбаатарын хар мөрдөө уршиж байгаа. 494 дугаартай зээлбэр энэ дунд одоо уршиж байгаа шүү. 424 дугаартаа уралдаасан Өвөрхангай аймгийн хайрхан дулаан сумын 1-р сумын алдарт байж Дямбачрын одоо ухаа зөрдөрийн ногоон цайж нүрээд аргаз малгайтай өгдөнцөн энэ одоо уршиж байна. За одоо үзүүрийнхээ мөрдөөдөө ер нь одоо ойрхон явахгүй болохгүй.
53 дугаартай Хермер одоо энэ дөрөвдөр одоо гараад ирсэн урагшилж үзэгчтэй. 53 дугаартай одоо урдан Хермер одоо энэ дундуурхан одоо гараад ирсэн одоо урагшилж байна. За түүний урал дээр Өвөр хангай аймгийн Тарагцсан аймаг алдар дааш Балжинэмэн момням бөгөө хурдлуулж байгаа. Өвөр хангай аймгийн Уянсмын аймаг алдар дааш Тоомын Пүрэвсрэнгээ одоо урд хонгормороо. За хонгормор одоо ингээд 3-ын бөөрөн дээр одоо гараад ирсэн. За дунд нь одоо 2 дээр бас нэг хонгормор одоо гараад ирсэн одоо урагшилж байгаа шүү үзэгчтэй. За энэ одоо хонгормор бол хиний хонгормор байхад Өвөр хангай аймгийн Учирсан байж Цолмонгийн хонгормор одоо ингээд 2 дээр удаа гараад ирсэн урдаа уршилж байгаа. За 494 дугаартай хурдан зээлмэр дөрөвдөө шургуулаа. За замч гэдэг шүү. Ямаас харж ихгүй. За ер нь одоо ер нь жоохон бартаа зам руу орж ирсэн. Өнгөнийхөө мөрдөөтэй л ер нь одоо хамт урагшлахгүй бол одоо за ингээд нэг 10-аад мөр тасарсан байгаа шүү. 10-аад мөр одоо тасарсан. За 10-ийн бөөрөн дээр 53 дугаартай Өвөр хангай аймгийн хайрхан дуудаас мэж Мэндүүрийн Ухаамар одоо урагшилж байгаа. 53 дугаартай энэ Ухаамар одоо урагшилж байгаа. За түүний урал дээр 53 дугаартай энэ Хермер бол одоо энэ хүний Өвөр хангай аймгийн Богдсон аймгийн алдарт байж Довчингүү Цэгмөтөрчи одоо урдан Хермер шүү үзэгчтэй энэ 53 дугаартай сая 3-4-ийн бөөрөн дээр одоо урагшлаад байсан. За 36 дугаартай Хармар өдөрлөө судгалээ. Өвөр хангай аймгийн хайрхан дуудаас минь яаж Гамбаатарын одоо урдан Хармар дөрөвлөө ороод ирсэн харагдаж байна. Түүний урал дээр Өвөр хангай аймгийн Уянсан аймгийн алдарт байж Тоомын Пүрэвсрэнгээ одоо урдан хонгормор одоо урагшилж байгаа. За мөн одоо Өвөр хангай аймгийн Учирсан мөн яаж Сумын алдарт байж 424 дугаартай уралдааны замд Өвөр хангай аймгийн хайрхан дуудаас Бямбачирын одоо хонгормор. За одоо ингэ замаа хараа шүү манай жолооч. За Өвөр хангай аймгийн Учирсан мөн яаж Цолмонгийн одоо урдан хонгормороо 2 дээр одоо гараад ирсэн одоо Цолмонгийн хонгормор гэж одоо таагаад байгаа да. Номер нь бол одоо харагдахгүй байгаа тань. За Өвөр хангай аймгийн хайрхан дулаансан аймгийн алдарт яаж Эренчин гүндэгийн сэрчин амжилт сааралмэр одоо энэ хан өгшийн хайрхныхаа дахилгын наадмын хурдан их насын мөрдөө уралдааныг одоо хөтөлсөн. За энэ даагуул шүтлэн бол одоо бага насандаа их хурдан байсан да. Аймгийнхаа баяр наадамчид дайр гэжсэн. Аймаг сүмийн орнуудын жанртаа олон наадамд одоо дайр дөрвөлжсөн. Сумын алдарт байж Эренчин гүндэгийн хүү аймгийн алдарт байж сэрсэн амжилтын одоо хурдан сааралмэр сая одоо замдаа хадуурч байгаа одоо сайхан одоо бас ингээд эргэцсэн байгаа. За ингээд сэрсэн нэмшлийн одоо урдан саармар хөтөлсөн. Түүний арал дээр 424 дугаартай урдан Өвөр хангай аймгийн Учирсан мэн яаж Цолмонгийн одоо урдан хонгормор. За Өвөр хангай аймгийн Тарагцсан аймгийн алдарт байж Балжинэмэн момням бөгөө ижирлуулж байгаа. Өвөр хангай аймгийн Уянсан хуурын шүлэг галын тэргүүн аймгийн алдарт яаж Тоомын Пүрэвсрэнгийн хонгормор 3 дээр. За 4 дээр Өвөр хангай аймгийн хайрхан дулаансан аймгийн алдарт яаж Гамбаатарын одоо урдан Хармар гэсэн. За ингээд энэ дөрвөн Өвөр хангай аймгийн дахилагт хан хөгшин хайрхны дахилга буйн наадам хурдан их насын мөрдөө урдааныг болоод арын мөрдүүдээс сэрэг гэмсэн. За наад мөрдүүдээс голоор гарч. За төрүүлээд одоо голоор гарч юм. Төрүүлээд одоо голоор гарч гоо. За хамт юу хийж байна. За манай жолооч найдвартай л да. Тагаад өөрөө мэдэрч байгаа байлгүй те. За ингээд Өвөр хангай аймгийн хайрхан дулаансан аймгийн алдарт байж сэрсэн нэмжлийн одоо хурдан сааралмар хөтөлсөн хэвээрээ. Өвөр хангай аймгийн Учирсан байж Цолмонгийн хонгормор 2 дээрээ. За 3 дээр Өвөр хангай аймгийн хайрхан дулаансан аймгийн алдарт байж Гамбаатарын одоо Хармар одоо 36 дугаартай урдааны дэмжсэн. Өвөр хангай аймгийн хайрхан дулаансан 4-р ангиу яаж Гамбаатарын одоо алттын одоо урдан Хармар одоо уршилж байгаа. За ингээд энэ гурван бүр одоо Өвөр хангай аймгийн хан хөгшин хайрхны дахилга 2026 Бэсрэг баяр наадмын хурдан их насын мөрдөө урдааныг хөдлөөд арын мөрдүүдээс нэлээд сэрэг болсон. За ер нь одоо бас өнгөний мөрдүүдтэйгээ явахгүй ер нь одоо бартаа зам руу одоо орж байгаа. Ууд руу одоо өксөж одоо орлож байгаа учраас голоор гарна мэдхэн чулуун дундуур явна. Тийм учраас одоо таашаа өдөрийнхөө мөрдүүдтэй явж ижил одоо бүрэн одоо яг барайгаа одоо мэдхэн харуулнаа. За эхний 3 мөр одоо тасарсан. За ард дээр бол одоо Өвөр хангай аймгийн Уянсан байж Тоомын Пүрэвсрэнгээ одоо урдан хонгормор одоо уршилж байгаа. За түүний арал дээр хиний мөр одсон байна да. Өвөр хангай аймгийн Богдсон 30 маярач үлзээ сайхны сэддийн одоо урдан сүл шарга гэдэг мөр одоо энэ 5-6-гийн бөөрөн дээрээс араас зүтгэж байгаа харагдаж байна. За энэ 3 мөр одоо ингээд салаастай шүү үзэгчтэй. За 494 дугаартай уралдааны зэмд одоо мөрцөн хонгормор бол за Өвөр хангай аймгийн Учирсан мэн яаж Цолмонгийн хонгормор үзэгчтэй. Сумын алдарт байж Нямбатар одоо яаж сайхан тааруулуу ижирлуулж байгаа. За түүний арал дээр мөн одоо Өвөр хангай аймгийн хайрхан дулаансан аймгийн алдарт байж Эренчин гүндэгийн сэрчин амжилтын одоо урдан сааралмар. За Сумын алдарт байж Нямбатар бас одоо уяа сайхан тааруулан урагшлуулж байгаа. За аймаг үсгийн олон наадамд бас айрыг төрүүлж байсан. Даах шүтлийг хурдан байсан да миний мэдхийн. За арын мөрдүүд одоо орж иж харагдаж шүү. За Өвөр хангай аймгийн Уянсан аймгийн алдарт байж Тоомын Пүрэвсрэнгийн хонгормор 4-дөр үзэгчтэй. Түүний арал дээр сүүлэн бооцсон одоо хурдан зээрдмэр одоо орж иж байгаа. За энэ Өвөр хангай аймгийн Нарийнтэсмийн 3-р ангиу яаж Отгонбаатарын одоо Отгонбаярын одоо урдан зээрдмэр энэ сүүлэн ботон зээрдмэр одоо Өвөр хангай аймгийн
нарийн тээсмэн 3 дугаар өнгөө яаж отхон баярын зээрдмөр одоо орж ирсэн болоод за хард дээр нь сүл шарга одоо орж иж харагдаж байж үзэгч там. Өвөр хангай аймгийн 30 сумын сумын алдар яаж за үлцээ сайхны сэдтийн за энэ сүл шарга одоо энэ өвөр хангай аймгийн хайрхан доосон аймгийн алдар доо яаж зэстөлчрийн мөнх хоёр одоо уяа шалган тааруулж өгдөг. За наад 6 мөртөө явахгүй гүйцэхгүй ш одоо. За ингээд их мөндөг штэ. Ханхааж байдаг сайхан хан өнгөшин хайрхны хангар сайхан уралдааны гаргаж хармар өнөөдрийн баян наадам төрүүлгэн тодорхой боллоо. Үзүүр дээрээ таралж үзэгч олон төмнийг шүүгүүлж байна. Ингээд өвөр хангай аймгийн хайрхан дулаан сумын аймгийн алдар доо яаж Ганбаатарын хармар хан өнгөшин хайрхны даглаг 2026 аймгийн одоо энэ даглаг баяр наадмын за ингээд хурдан их насны мөрдөө уралдаан төрүүлээ. Наа цагтыг хараад тойроод өгч. За ингээд одоо аймгийн алдар доо яаж Ганбаатарын хармар төрүүлэн ирж төм оолныг басгаж байгаа торгон мөчийг одоо үзэгч таах харж байна. За ингээд за ингээд хармар төрүүлээ үзэгч та. Ингээд хармар төрүүлээ. За арын мөрдүүдийн хооронд бол одоо үзүүчтэй уралдаан болж байгаа. Одоо ингээд Ганбаатарын аймгийн алдар доо яаж Ганбаатарын хармар төрүүлээ үзэгчтэй. За амуу үзүүний хонгормор одоо орж ирж байна. Энэ өвөр хангай аймгийн Хужирцмын уяаж Соломонгийн одоо хурдан хармар хонгормор шүүзэгчтэй сумын алдар доо Нямбатар уяа сойлгоо тааруулж урддаг. За 3 дээр өвөр хангай аймгийн нарийн тээсмэн яаж Отхон баярын одоо хурдан зээрдмөр за айргийн 3 одоо хурдалдаа үзэгчтэй. За айргийн 4 дээр өвөр хангай аймгийн Уянгсмын аймгийн алдар доо Тоомын бүр өсрөнгийн сардаа хонгормор одоо орсон бол айргийн 5 дээр өвөр хангай аймгийн 30 сумын уяаж үлцээ сайхны сэдтийн сүлж шарга айргийн 5 одоо хурдаллаа. За 6 дээр одоо өвөр хангай аймгийн хайрхан дулаан сумын аймгийн алдар доо Жирэнчин гүндгийн сэрсэн намжны сартай сааралмөр одоо 6 одоо хурдалж байгаа харагдаж байна. 509 өвөр хангай аймгийн Уянгсм байж Жигжиг зургийн жаргал сайхны одоо зээлбэр 7 одоо хурдалж байгаа харагдаж байна. 7 одоо хурдаллаа үзэгчтэй. За ингээд одоо арын мөрдүүд одоо орж ирж байна. За энэ өвөр хангай аймгийн хайрхан дулаан сумын аймгийн алдар доо Буян хүүгийн одоо хурдан мөр одоо орж ирж байгаа харагдаж байна. За сайхан байна. За өнөөдөр хаан хөшөө хайрхныг тахлах байна. Надад хармараа сайн хоол төрүүлдэг. Тахлагт хармараа төрүүлсэн их баяртай байна. Тий. За. Тэгээд энэ 22 онд хармараа төрсөн дүүгийн соёлд тавлуулж ирсэн би. Тий. Тэгээд их чигтхэн сайхан баяртай байна би. Энэ их тахлага сайхан өргөн дэлгэр болж байна. Тэгээд энэ сум хайрхан сумынхандаа бүгдээр нь баяр хүргэе. Тий. За хармарныхаа тухай хүүхдүүд бүх өргөн төрсөн Шинбаатар энэ тусалж байгаа энэ нааш өхтүүд энэ бүхэлсүүдэх баяр хүргэе. Сайхан байна. Тий ард үлдсэн хань жил бүгдээр нь баяр хүргэмээр байна. Бүхэлдээ амрагсад энэ харгалаачуд нь сайхан наацгаар гэж хэлье. За энэ жил хармараа төрүүлэгчэнд их баярлж байна. За аад өөргөө тайлбарлахгүй юу? Намайг баяр мөнгийн өсгөрөөд өгдөг. За аль сургууль сурдаг вэ? Өвөр хангай аймгийн 4-р сургууль 7-гийн анги баяр цэцэг багш гэдэг анги сурдаг. Хармарыг өмнө унжсэн үү? Унжсэн зөндөө унжсэн. За өнөөдөр сайхан төрүүллээ. Тийм, өстой гоё төрүүллээ. Дэмжиж тусалдаг хүмүүс таардаг гэдэг. Ээж аав хамт байдаг бүх хүмүүстэй хайртай шүү. За улам их амжилт гэсэн олон хайрыг түр аваарай. За баярлаа. Өнөөдөр амжилт хүсье. Баярлаа. Бацраа уйсан 2 мөр өнөөдөр сайхан өнгөдөх чи хонгормор амууд. Харин нэг ганбар амууд үтлээ. Загалмөр тавалчлаа. Хоёр их мөр хоёр их мөр нэг соёдон дээрсэн. Хан хөшнөгээ сайхан тахлаа дээр сайхан наад чинь. Отхон баярын зээлмөр өнөөдөр сайхан хан хөшөө хайрхандаа харигдлаа баяр хүргэе. Оо баярлалаа. Сэтгэл хөдлөл өндөр байна. За өөрийгөө санагдаад борныхоо баяр. Агуургаг нарийн тасмын яриад Ганбаатар хайж идэрч гэх. Энэ манай үргэх Дондын Отхон баярын морь байгаа. Тэгээ сая 2 хоногийн өмнө сумандаа нэг бурхны нээлтэнд ам үзүүчээ давхар ягаар энэ дэрж уралдаа сайхан харагдлаа. Анх удаага л энэ дээр зурлаж байна. Сүлж шарга өнөөдөр бас аймгийнхаа энэ сайхан тахлагт сайхан харигдлаа баяр хүргэе. Оо за баярлалаа. Шаргамар минь нас өнөөдөр хурдан бай сайхан харигдлаа. Даагандаас энэ хайрхныхаа тахлын наадам сайхан хол төрүүлж ирсэн. Миний шаргамар. Тэгээ одоо 4 жилийн дараа их мөр сайхан харигдчих. Тэгээ энэ жилийн анхны уралдаа шаргамараа бас хайрхныхаа тахлагт сайхан уралдаач гэж сайхан харигдчихна. Тэгээ олондоо сайхан баяр наадмынхаа мичлэгээ дэвшүүлэхгүй да. За баярлалаа. Хан хөшөө хайрхны маа 4 жилийн нэг удаа тахлагын тахлагмаар өргөн дэлгэр сайхан болж өргөн төмөр сайхан тоглож морь хайрг зөв саармөр найргийн 5 толсон одоо баяртай байна гэд нийт цогц олон төмөнд эрүүлэг хацгаа сайн сайхан уяастай одоо бүх уяастай одоо ойсон морин хордон унсан хөөхтөн цаваас сэргэлэн хуралдсан газар их нуул ус үйж улс улсын наадмаас олон сайхан хайрг төрөө авч олон сайхан уяастай маань уяас чуулганы хаймарт одоо хурдан морины босаацхан хэмэр өн мөнхөд ивэ хэвлэлийн үйлдэлтэй сайхан ирүүлэг өвгөн ах нь өндөр хайрхан шиг өргөн дэвшүүлье. За баярлалаа. Дутуудаанаас та нарт ч уран бүтээлд олон их амжилт гаргаж дахин олон морь дайн цог хашаанд орж ирье. За баярлалаа.
Хайрхан Дулаан сумын нутаг зохион байгуулагдсан хан хөгшин хайрхны дахлах баяр наадмын хурдан их насны морьдын уралдаанд төрүүлж яригдсан морьдын бай шагналыг одоо гардуулах үйл ажиллагаа явагдаж байна. За ингээд одоо хурдан их насны морьдын уралдааныг Баатар сүрэн Дорж Нямбуу хэмээх одоо гэрүүлүүдийн зүгээс ивент гэж одоо 5 сая төгрөгөөр одоо ивент хийсэн байгаа. За ингээд өргөмжлөл медаль, мөнгөн шагналуудыг бас баяр наадмыг зохион байгуулагчдын зүгээс за ивент тэтгэгчдийн одоо зүгээс одоо гардуулан өгч баяр хүргэж эзэн хүмүүст нь баяр хүргэж байна. За ингээд одоо хан хөгшин хайрхны дахлах баяр наадманд зориулсан хурдан их насны морьдын уралдаанд төрүүлж яригдсан төмөн хүүдийн цолыг дуудаж бай шагналыг гардуулан өгч баяр хүргэлээ. За Өвөр Хангай аймгийн дахлагт хан хөгшин хайрхны дахлах баяр наадамд үндэсний шагаа спортын одоо тэмцээн зохион байгуулагдсан байгаа. За хан хөгшин хайрхны дахлах баяр наадам үндэсний шагаа харваанд Өвөр Хангай Баян хонгор аймгийн 16 багийн 170 гаруй харваачид эзэмрээрээ сорж одоо өрсөлдсөн байгаа. За багийн харваа болон одоо бас цуваа харваа гэсэн хоёр төрлөөр одоо өрсөлдсөн юм аа. За ингээд багийн харвааны төрөлд Уян сүмийн аймгийн Гот мэргэн Ганзорг ахлагчтай 8 нур баг тэргүүн байранд орсон бол Өвөр Хангай аймгийн Уян сүмийн аймгийн Гот мэргэн Баяр Магнай ахлагчтай Алтан зурхаа баг дид байранд одоо орсон амжилтыг үзүүллээ. За 3 дугаар байранд аймгийн Гот мэргэн Цог Бат ахлагчтай 30 сүмийн баг тамирчид 3 дугаар байранд орсон амжилтыг үзүүлсэн юм аа. Хувийн цуваа харваанд Төвөрг сүмийн өсвөрийн харваач Бат Ирээдүй тэргүүн байр, Төвөрг сүмийн харваач Монгол улсын Гарамгай мэргэн Цамдан дид байр, за 9 сүмийн харваач Монгол улсын мэргэн Бямбын Цэрэн Дохт 3 дугаар байранд орсон амжилтыг үзүүлсэн байгаа. За үндэсний шагаа харвааны ивент тэтгэгчдээр имэйл 3 дуургийн харьяа сумын аварга малчин Бямцрынгийн манлын зүгээс 1 сая төгрөгөөр, имэйл 3 дуургийн харьяа сумын аварга малчин Эренжин Дэржин Батцаагийн гэрүүл 1 сая төгрөгөөр, за цаап сариусгатай хувьцаат компани захирал 2006 оны төгсөгч Цэндочрын Ган Учрын гэрүүлийн зүгээс 1 сая төгрөгөөр, за хуваарай бизнес эрхлэгч Төмөр Тогоогийн Балжинэм 300 сая төгрөгөөр, Хайрхан Дулаан сумын ерөнхий боловсролын бие нэмрийн багш Жанцан Дэржин Бомбаярын гэрүүл 200 сая төгрөгөөр тус ивент тэтгэж оролцсон юм аа. За ингээд үндэсний шагаа 10-ны тэмцээн өргөн дэлгэр сайхан болж өндөрлсөн байгаа. Хамаг амьтны ивэл болсон хан хөгшин хайрхан одоо үр зохион байгуулагдаж байгаа. Эсрэг баяр наадмын хурдан соёлын насны мөрд иргэж байгаа торгон мөчийг үзэгч та бүхэн харж байна. За ингээд одоо үнэхээр одоо шимтэйг сайхан уралдаан болон за наадлаар зээр дөр одоо гарсан та үзэгч та. За тэр зээр дөр бол одоо нэг дугаартаа уралдааны замд одоо мордсон одоо хурдан зээр дөр шүү үзэгч та. За ингээд одоо энэ зээр дөр одоо бас Баясгалангийн Батмын одоо хурдан зээр дөр 18 дугаартай хээр өрөө үзүүр дөр одоо гарч ирсэн. Өвөр Хангай аймгийн Баруун Баялаас байж Даваасан богийн Жамин Дэржин одоо хурдан зээр дөр. За 01 дугаартай хурдан өрөө бол одоо хурдан соёл насны морьдын уралдааныг бол одоо хөтлөөд гарсан. За энэ өрөөр одоо Өвөр Хангай аймгийн Хайрхан Дулаан сумын уяач Баясгалангийн Батмын одоо хурдан зээл дрөөш үзэгчтэй аймгийн хатар уяач Мөнхбаатар уяач ойлгон таарал уйжуулж байгаа. Түүний арал дээр алаг үрээ одоо орж ирж байгаа. Өвөр Хангай аймгийн Хайрхан Дулаан сумын аймгийн хатар Баасан додрын Батагийн одоо хурдан алаг үрээ 2 дээр одоо орж ирлээ үзэгчтэй. Баясгалангийн Батагийн одоо хурдан алаг үрээ одоо ингээд 2 дээр одоо орж ирсэн. За 3-ын бүрэн дээр хээр үрээ одоо орж ирсэндээ үзэгчтэй. За тэр хээр үрээ одоо Өвөр Хангай аймгийн Хайрхан Дулаан сумын аймгийн хатарт байж аваад чи боён хүүгийн одоо хурдан хээр үрээ одоо орж ирсэн. 3-ын бүрэн дээр одоо орж ирсэн байгаа харагдаж байна. Түүний ард дундад одоо 45 дугаартай хурдан хээр үрээ одоо орж ирсэн. Өвөр Хангай аймгийн Хайрхан Дулаан сумын уяач Төгшин жаргалын Шийдэг Батын одоо хурдан хээр үрээ тэр наачлаар одоо манай зурлагч яг яруухан тодхон таагуунда харуулж байна. Цаатал дээр нь азган зэ үрээ одоо орсон 424 дугаартай уралдааны замд одоо 94 дугаартай орсон Өвөр Хангай аймгийн Хайрхан Дулаан сумын уяач боён хүүгийн одоо хурдан хээр үрээ цаатаар бас нэлээд ширгүүлтэй. 111 дугаартай Өвөр Хангай аймгийн Богд сумын уяач Шөрөн цэцгийн одоо хурдан бар үрээ энэ бөөрөнүүдийн ард дээр одоо өршиж байгаа. За ингээд энэ үрээнүүд одоо өнөөдрийн баяр наадам хурдан соёл насны морьд уралдааны хөдлөөд өнгөлөөд одоо гарсан шүү үзэгчтэй. 424 дугаартай хурдан үрээ одоо өдөрөөр одоо гараад ирсэн. За ингээд Өвөр Хангай аймгийн Хайрхан Дулаан сумын дахилгын баяр наадам хурдан соёл насны морьд уралдааныг 89 дугаартай уралдаансан Өвөр Хангай аймгийн Хайрхан Дулаан сумын аймгийн хатар байж Баасан додрын Батагийн одоо хурдан алаг үрээ бүтээсэн бол түүний арал дээр 45 дугаартай уралдааны замд одоо мордсон Өвөр Хангай аймгийн Хайрхан Дулаан сум байж Төгшин жаргалын Шийдэг Батын одоо хурдан хээр үрээ одоо орж ирлээ. За ингээд одоо арын үрээнүүдийг одоо манай зурлаа суугаад харуулж байна. За тэр Өвөр Хангай аймгийн Уян сүмийн хойш Гоншигдын шин Бямцрынгийн одоо хурдан зээл дүрээ энэ дундуурхан гараад одоо өшөлж байгаа харагдаж байна. 42 дугаартай уралдааны замд одоо мордсон Өвөр Хангай аймгийн Уян сүмийн хойш Бацрынгийн одоо хурдан хээр үрээ гарлаа. 437 дугаартай Өвөр Хангай аймгийн Уян сүмийн хойш Чойнхын бор үрээ энд одоо гарч харагдаж байна. За ингээд одоо хурдан соёл насны морьд уралдааныг хөтлөж уралдаж ирсэн
зээр түрээний хөлийнх нь жоохон сулрлаа гэдэг чинь Өвөрхангай хайрхан дотоос юм. Уяаш Баясгалангийн Батмын одоо хурдан зээр түрээ энэ одоо уршилж байна. За энэ урдлын өрөөдөө сайхан одоо нөрөг дөөнүүдэд харуулчаа. За энэ бор өрөө бол одоо Өвөрхангаймгийн уянсан байж чойхын одоо хурдан бор ураа. Түүний цаал дээр одоо уршилж Өвөрхангаймгийн уянсан байж Батцүрэнгийн одоо хурдан задгаа дэлтэй хэрүүрээ одоо гараад ирсэн байгаа харагдаж байна. Арваадын бөөрөн дээр одоо гарч ирсэн байна. За энэ одоо хийн дээр 36 дугаартай Өвөрхангаймгийн хайрхан дулаасан байж Бямбын төмөр бүрийн одоо хурдан хэрүүрээ одоо гараад ирсэн байна. Аймгийн алдартай Чимэдэрчин Ганбаатар одоо яа солих дараад уйжруулж байгаа. Сая одоо хармар одоо төрүүлгсэндээ үзэгчтэй. За урагшлаад одоо өдрөө өрөөнд харуулах нэ 11 дугаартай Өвөрхангаймгийн хайрхан дулаасан байж Нэргүүгийн одоо хурдан хэрүүрээ энэ 3 өрөөний дөнгөн дээр аймгийн алдартай Бүрвцэрэг уяа солих даруулан уйжруулж байгаа. За энэ өрөөнүүдийн хамгийн цаал дээр ногоон гүцтэй өгд унтсан Өвөрхангаймгийн уянсны Сумын алдартай Жигчит цэрэнгийн жаргал сайхны одоо хурдан зээр төр одоо ус одоо хамтдаа одоо уршилж харагдаж байна. За энэ дунд 111 дугаартай уралдааны дунд утсан бор үрээ Өвөрхангаймгийн богд сүмэн уяаж шүрэн цэцгийн одоо хурдан бор үрээ олгож байгаа. За энэ өрөөнд хамт яваарай. Явахгүй шүү. Энэ өрөөнүүдийн хөнгөн дээр Өвөрхангаймгийн Тарагцмын аймгийн алдарт уяаж Балжинэмэн бом намбог уйж хурдлуулж байгаа. Өвөрхангаймгийн уянсан уяаж Гонжиг дэшин Бямсрынгийн одоо хурдан зээр түрээ энэ өрөөнүүдийн өнгөн дээр одоо гарч ирсэн. Дунд нь явж байгаа хар өрөө бол Өвөрхангаймгийн хайрхан дулаан сүмэн уяаж Буянбатын одоо хурдан Буянбатын одоо хурдан хар өрөө шүү үзэгчтэй. За ингээд одоо энэ 6 өрөөр одоо өнгөний 2 өрөөний адар одоо уршилж байгаа. Араас 599 дугаартай уралдааны дундурсан Өвөрхангаймгийн уянсмын жаргалан тугийн Игдүргийн сумын алдарт уяач Жигцэт цэрэнгийн жаргал сайхны одоо хурдан зээр дүрээ шүү. Хаацаа яг гэдэг нэг хэмлэлээр яваарай. 111 дугаартай уралдааны дундсан Өвөрхангаймгийн богд сүмэн уяач за хиний өөр одоо шүрэн цэцгийн одоо хурдан задгаа дэлтэй бор өрөө энэ өрөөнүүдийн дунд одоо уршилж байгаа. Цаатлаар 424 дугаартай уралдааны дунд доморцсон хээр өрөө одоо урагшлаад байгаа үзэгчтэй. Энэ Өвөрхангаймгийн хайрхан дулаан сүмэн уяач Шовдрын Батцэрэнгийн одоо хурдан задгаа дээлтэй хээр өрөө юм байна. За энэ өрөөнүүдийн өнгөн дээр одоо Өвөрхангаймгийн хайрхан дулаан сүмэн аймгийн алдарт байж Бүрвцэрэнгийн одоо уйж хурдлуулж байгаа. Өвөрхангаймгийн хайрхан дулаан сүмэн байж Нэргүүгийн одоо хурдан хээр өрөө энэ өрөөнүүдийн өнгөн дээр одоо уршилж байгаа. За ингээд үзүүрийн 2 өрөөг даруулъя. Өвөрхангаймгийн хан хөгшин хайрхны тахлаг баяр наадмын Урдан соёл насны мөрдөө уралдааныг Өвөрхангаймгийн хайрхан дулаан сүмэн уяаж Баасан Дулгарын Батагийн аймгийн алдарт байж Батагийн алан бүрээ хөдөлгдсөн байгаа шүү үзэгчтэй. Түүний арал дээр явж байгаа задгаа дэлтэй одоо хурдан хээр халтар өрөө одоо уршилж байгаа. За энэ өрөөр одоо Өвөрхангаймгийн хайрхан дулаан сүмэн уяаж Төгсөн жаргалын Шийлэг Батын одоо хурдан бүрээ байгаамаа. За араас Бүрвцэрэнгийн уйж хурдлуулж байгаа Нэргүүгийн хээр өрөө одоо орж ирсэн. За хээр өрөө бол одоо нэвт туулаад одоо хоёрлоо орж гарч байна. Араас Өвөрхангаймгийн уянсмын уяаж Гонжиг дэшин Бямсрынгийн одоо хурдан зээр түрээ одоо орж ирлээ. Энэ өрөө одоо бас одоо хурдан байгаа маань араас одоо өнгөнүүд шууд нэвт туулаад одоо дөрвөлөө одоо шургаж байгаа харагдаж байна. За барагчгүй одоо гурвлуу одоо шургаж байгаа харагдаж байна. За өнгөний 2 өрөө ч юм явуухан байгаа харагдаж байна. За одоо жоохон бартаатай зам руу зүтгэх учраас өнгөний өрөөнүүдтэйгээ явуул болно шүү. Өвөрхангаймгийн уянсмаа уяаж Гонжиг дэшин Бямсрынгийн зээр түрээ гурвлуу шургасан. Өцөрөө 2 өрөө. За Бүрвцэрэнгийн уйж хурдлуулж байгаа Нэргүүгийн одоо хурдан хээр өрөө цаатлаар одоо орж ирсэн. Наалт дээр наалаг өрөө Өвөрхангаймгийн хайрхан дулаан сүмэн байж Төгсөн жаргалын Шийлэг Батын одоо хурдан алаг өрөө хурдан соёл насны мөрдөө уралдааныг хөтлөөтэй урагшилж байгаа. Шийлэг Батын одоо хурдан алаг өрөө хөдөлсөн юм байна. За цаатлын хээр өрөө одоо ер нь одоо олон наадамд хайрагд төрүүлж ирсэн юм одоо хурдан өрөө дээ. Өвөрхангаймгийн хайрхан дулаан сүмэн Өндшин Бүрвцэрэнгийн одоо уйж хурдлуулж байгаа Өвөрхангаймгийн хайрхан дулаан сүмэн уяаж Нэргүүгийн одоо хурдан хээр өрөө гэж одоо би бас хараад байгаа шүү дээ үзэгчтэй. За 11 дугаартай уралдааны замд одоо мордсон хээр өрөө байна. За ингээд одоо энэ мөн байна. Өвөрхангаймгийн хайрхан дулаан сүмэн уяаж Нэргүүгийн хээр өрөө. Сүхбаатар аймгийн мөн хан хөгшилтэй ийм одоо хурдан хээр өрөө шүү үзэгчтэй. За энэ 2 өрөө ч бол өнгөний 2 өрөө ч юм бол явуухан байгаа харагдаж байна шүү. Өвөрхангаймгийн хайрхан дулаан сүмэн уяаж Төгсөн жаргалын Шийлэг Батын одоо хурдан алан өрөө гэсэн. За ингээд энэ 2 өрөө бол дарийн өрөөнс нь нэлээд сэрхэн боллоо. За одоо харийн өрөөнүүдэд харуулъя. За ингээд үзүүрийн 3 өрөө одоо дөнгөний 3 өрөө 2 өрөө одоо тасраад одоо гараа явуулсан байгаа. За 3 4-ийн бөөрөн дээр Өвөрхангаймгийн уянсан байж Гонжиг дэшин Бямсрынгийн одоо хурдан зээр дүрээ орж ирсэн. За цаатлаар энэ Өвөрхангаймгийн Тарагцмын аймгийн алдарт байж Балжинэмэн бом намбог уян дээрээс морцсон одоо хурдан хээр өрөө одоо орж ирж байгаа гэж энэ Өвөрхангаймгийн Төрөгсөн аймгийн алдарт байж Багаан Үзрийн нохоо цагааны хээр мөн байна үзэгчтэй. За Өвөрхангаймгийн Тарагцмын аймгийн алдарт байж Балжинэмэн бом намбогийн 2 өрөө 3 4 дээр одоо орж ирлээ. За 3 4 дээр Өвөрхангаймгийн уянсмын уяаж Гонжиг дэшин Бямсрынгийн одоо хурдан зээр дүрээ.
За Өвөр хангай аймгийн хайрх Төрөгсмийн аймгийн алдарт байж Бага Үзрийн нохоо цогны хээрүүрээ гэсэн. За энэ хоёр бол одоо хоёулангийн одоо Өвөр хангай аймгийн Тархацмын аймгийн алдарт байж Болжинэмэн бом нам буу одоо уяас ойлгон тааруулж уйж хурлуулж хоёроо 3 4 буйн дээр нэг уяаны хоёроо. За энэ хоёрыг урагшуулхан дээр зэр дүүснийг за нэг зэрийн янзах шиг одоо урагшлаа да. Зэр дүрээ урдлоо хоёр өндөр очиж уралдах гинэ. За ард дээр Өвөр хангай аймгийн Богдсмын уу яач шүрэн цэцгэн бороо 5 дээр шүү үзэгчтэй. Шүрэн цэцгэн бороо 5 дээр. За 6 дээр Өвөр хангай аймгийн Уянгсмын уу яач жигжиг цэргийн жаргал сайхны одоо урдан зэр дээр одоо уршиж байгаа. За одоо яг өмнөх хүрээнүүдийг голоор гарахгүй бол одоо бас чинь. За Баасан Баатарын Батагийн адаалаг үрээ 3 доо орчлоо. Өвөр хангай аймгийн хайрхан Тодосмын аймгийн алдарт байж бүрцэрнгүй уйжурлуулж байгаа. Нэргүүгийн хэрэг өнгөн дээр Өвөр хангай аймгийн Тархацмын аймгийн алдарт байж Болжинэмэн бом нам бог уйжурлуулж байгаа. Өвөр хангай аймгийн Уянгсмын яаш онцгой Шимбямсрынгийн одоо урдан зээр дүрээ 2 дээр одоо гараад ирсэн. За ингээд алаг үрээгээ андаа үлдээгээд үзүүрээ 2 үрээ урагшлаа үзэгчтэй. За үзүүрийн уралдаан бас одоо гайхамшигтай сайхан болох нь даа. За ингээд одоо өмнөний 2 үрээ бол холбоотой шүү үзэгчтэй. За зөв талдаа бол одоо Өвөр хангай аймгийн хайрхан Дулаансан байж Нэргүүгийн одоо урдан хээрүүрээ. Буруу талдаа Өвөр хангай аймгийн Уянгсмын уу яач онцгой Шимбямсрынгийн одоо урдан зээр дүрээ гэсэн. За энэ 2 үрээр одоо 1 км явахад нэг хурдан соёол нь одоо барианд орноо. За арын үрээнүүдийн хооронд одоо бас нэлээд уралдаан гарах байх. За хээрүүрээ бүтэн баяраа гараад ирсэн. За зээр дүрээ одоо бас дууршиж байгаа. За газар бол одоо харайхан болоог хүүгэж байгаа амар хажиж мэлсэн. За яг одоо өгсөж байна. Хээрүүр бол арай бяртай нөө алдтаа бол алдтаа араамтай бол араамтай арай урдлагдуугын хийцтэй ийм одоо хурдан хээрүүр байна. За ингээд Өвөр хангай аймгийн хайрхан Дулаансмын уу яач аймгийн алдарт байж бүрцэрнгийн уйжурлуулж байгаа. Өвөр хангай аймгийн хайрхан Дулаансан байж Нэргүүгийн одоо урдан хээрүүрээ хөдөллөө үзэгчтэй. Ингээд хайрхан Дулаансмын аймгийн алдарт байж Ганбаатар хармар төрүүлсэн бол за хээрүүрээ дахиад одоо төрөө үрдгийг бодгоо. За соёл насны мөрдөө уралдааныг Өвөр хангай аймгийн Тархацмын харьяат за бэлгүүн гэж одоо Цэрэндоржийн бэлгүү маань одоо ивент итгэж одоо орж байгаа. Төрөө үрээ 4 сая төгрөгийн байшигналтай. Аман үзүү 3 сая. За айргийн 2 сая, айргийн 4 5 саяар байж байгаа. Тэгээд Цэрэндоржийн Сэмжидийн Цэрэндоржийн бэлгүүнгээ тэр сайхан одоо гэр бүлдээ бүгдээрээ талархал илэрхийлье. Энэ сайхан наадмын соёл насны мөрдөө уралдааныг ивент итгэж одоо оролцож байгаа. За ингээд эрхэм мөндөд үзэгчтэй ханхааж байдаг нь сайхан хан хөгшин хайрхны тахилга баяр наадмын хурдан соёл насны мөрд барайнд орчгээд Өвөр хангай аймгийн хайрхан Дулаансмын уу яач Нэргүүгийн одоо хурдан хээрүүрээ төрүүлэн нэрж төмөн одыг байсгаж байгаа хоргон мөчийг одоо үзэгч таавхан харж байна. За хээрүүрээ ингээд хайрхныхаа тахилга баяр наадам төрүүлээ аман үзүүнд Өвөр хангай аймгийн Уянгсмын уу яач онцгой Шимбямсрынгийн одоо хурдан зээр дээрээ аман үзүүнд одоо хурдлаа. 3 дээр Өвөр хангай аймгийн хайрхан Дулаансан уу яач Баасан Дулгарын Батагийн одоо урдан алаг үрээ айргийн 3 одоо урдулж байна. За ингээд одоо алаг үрээ бас гарсан цагаас өмнө орж айргийн 3 одоо урдуллаа. За одоо 4 5 үрээгээ дарнаа. За 4 дээр бол хэний үрээ одоо орж иж байгаа шин Өвөр хангай аймгийн Богдсмын уу яач шүрэн цэцгийн одоо урдан бор үрээ. За Өвөр хангай аймгийн Богдсмын уу яач шүрэн цэцгийн бор үрээ. За үзүүр дээр сайхан тарлаад одоо орж иж байна. Айргийн 4 одоо урдуллаа. За шүрэн цэцгийн бор үрээ айргийн 4 одоо урдулсан. За 5 дээр ямар үрээ орж ирэх одоо бүгдээрээ харнаа. За 5-ын үрээ хээр үрээ одоо орж ирж байгаа шиг байна. За энэ хээр үрээ бол одоо 424 дугаартаа уралдааны дунд одоо мордсон урдан хээр бол одоо Өвөр хангай аймгийн хайрхан Дулаансан маяг Шовдрын Батцэргийн одоо урдан хээр үрээ айргийн 5 одоо урдуллаа. За айргийн 5 одоо урдуллаа. За ингээд ихний 5 үрээ одоо орлоо. За соёл насны мөрд уралдааныг Өвөр хангай аймгийн Тархацмын угуул за манай Сэмжидийн Цэрэндоржийн бэлгүүн гэдэг одоо талбай маань бас ивент итгэж одоо оролцож байгаа та бүхэнд ээлий. За 6 дээр 36 дугаартай Өвөр хангай аймгийн хайрхан Дулаансан Бат төрийн одоо хурдан хээрүүрээ. За 7 дээр Өвөр хангай аймгийн Төрөгсмийн аймгийн алдарт байж Бага Үзрийн нохоо цогны одоо хурдан хээрүүрээ 7 дээр одоо урдаллаа. За 8 дээр Өвөр хангай аймгийн Уянгсмын сумын алдарт байж жигжиг цэргийн жаргал сайхны одоо хурдан зээр дүрээ 8 дээр одоо урдалж байгаа харагдаж байна. За ингээд та бүхэндээ хурдан соёл насны мөрд уралдааныг хүргэлээ. Хайрхан Дулаансан уу яач Нэргүүгийн хээрүүрээ тахилгатаа төрүүлээ байгаав. За баярлалаа. Би Өвөр хангай аймгийн хайрхан Дулаансан сумын алдарт яаш Нэргүү гэж. Хээрүүрээ нэмэн уу яа зайлгыг аймгийн алдарт байж бүрцэрэн найз маань тааруулж гисэн. Хээрүүрээ нэмэн удам өгчлөн болохоор Сүхбаатар аймгийн Мөнхөн сумын Сармаасрын гэдэг дүүгээ унгаад дуугаа. Сармаасрын дүүдээ баярлалаа хурдан буяа харилсан байна гэж. За тэгээд тахилгатаа сайхан үрээ соёл үрээ төрүүлгэлээ. Энэ сайхан төрөө үрээнийхээ сайхан авшгаас нутгийн олондоо сайхан мижтгээд өшөөж өрөөлөв. За тэгдэггүй хан гүшин нутгаар агуулсан бүх сайхан хайрхан Дулаанчууд нийт тойрсон 7 сумынхаа бүх ард иргэдтэй
төрөө соёолонгийн баярын мэнд хүргье гэж л да. За баяр үргээ улам их амжилт хүсье. За баярлалаа. Танай ажлын хамт олон ч гэсэн улам их амжилт хүсье. За манай нэргүүгийн хүү явж. За баяр үргээ хүрээ төрүүлээ. Баярлалаа. Сэтгэлээ гоцхгүй юу? Маш их сайхан байна. Тэгээд манай дүү анх удаа манай ихтэйгээ уурлаж байгаа. За. Тэгээд анх удаа төрүүллээ. За баяр үргээ яханд өөрөө төлөвлөлтөө. Намайг мөнгөрний их бол гэдэг. За. Би 8 настай. За. Мөрөндөг анх удаага хээр үргэлжлэж. За ер нь арын өрөөр их хурдан байлаа. Сая зээр дөр хурдан байлаа. Яаж тэгээд бас уралдъя гэж бодлоо сая. Араас ирсэн үрээ. Яа, алалцаал ирсэн. Алалцаал ирсэн. За одоо амжилт үзүүлээрэй. За, баярлалаа. За баярлалаа. За өнөөдөр тахилгатаа сайхан уралдаж байна. Ингээд зээр дөрөө амуу үзүүлээ баяр үргээ. За тэглээгүй энэ. Бүрэн аймгийн уян сүмийн Ямсрынгийн зэр дөрөг гэдэг. Атар их тоо. За. Зээр дөрөв хэдэх үү одоо тахвал байна. Өрөөний тухай юу? Энэ хоёр дахь төгөлөөр сая баруун маяла нэг бүсдгсээр төгөцсөн. Өнөөдөр сэн цагаан ам үзүүч нөө. Бацхын маань охин шүрэн цэцгийн бор үрээ. Өнөөдөр тахилгатаа сайхан хайрагдлаа. Баяр хүргье. Баярлалаа. За өнөөдөр охины үрээ сайхан уралдаж хайрагдлаа. Баяр хүргье. Баярлалаа. Энэ наадам зохион байгуулсан улсын тахилгааны сайхан хайрхандаа ирж хичгийн хөтлөө маш их баяртай байна. За бор өрөөний тухай юу? За бор энэ Гамболд, Мэргэ Гамболд гээд бүүдэ азарга өрөнгөд 2 буудад төрөлгөжсэн тэрний төл адуу байгаамаа. Мэргэ Гамболдын төл адуу. Их тал нь Баян хонгорын Баянлаг сумын улсын алдарт үеч олон баяр алдартай боргоо. Тэгээд энэ сайхан адууны үржүүлэлт бий болгосон олон баяр алдарт Мэргэ Гамболд их баярлалаа гэж хэлье. Энэ сайхан натвч болондоо энэ зон олон нутгийнханд хор ураа харилж ард түмэн амгалан байхын эрүүлэг байхын эрүүлэг зүйлээ. За олон сайхан хайраг төрөөрэй. За баяр үргээ. Өөргөө танилцуулъя. Би Өр хангаа аймгийн хайрхан дулаа аймгийнхтэй Адиша гэдэг Батагийн Адиша гэдэг. За Батагийн хүүхд юм байна. Алдартай хүүхд. За өрөө сайхан хайрагдлаа шүү дээ. Сэтгэлээ бодлоо. Өрөө хайрагдахад гоё ялаа. Тэгээд ер нь бол за тэгээд чамаг одоо аав ээж одоо найз нөхөд үзэж байгаа хүмүүстэй хамт ч үжил барай. Ээж юм бэ тэ хайртай шүү. За олон сайхан амжилт үзүүлээрэй. Баяр хүргэе. За баярлаа. Хайрханныхаа тахилгт өрөөгөө сайхан хайрагдуулаа. Баяр. За хайрхандлаа сумынхаа хангачныхын тахилгт хүрэлцэн ирээд өрөөгөө сайхан хайрагдууллаа. Төрлөг нутгийн хангачныхын унган Чимдэр Жиганбаатар гэдэг уяач ахыхаа унган адгаар уралдаж хайргийн тавд хурдлууллаа. Баяртай байна. За хан хөгшин хайрхны тахилга баяр наадмын хурдан соёл насны морьд уралдаанд төрүүлж яригдсан төмөн хөлгүүдийн байр шагналыг одоо гардуулж байна. За ингээд соёл насны морьд уралдааныг одоо Батбаярын гэр бүлийн зүгээс нийтдээ 10 сая төгрөгөөр одоо бас байсан байгаа. Ингээд төрөө үрээг бол одоо 4 сая төгрөгөөр, амуу зүүн дурлал сүрээ 3 сая төгрөгөөр, за 3 дахь дурлал сая төгрөгөөр, 4 5 дахь дурлал сүрээдэг сая төгрөгөөр одоо байсан. За мөн одоо 6-аас 10 дахь хурлсан морьдыг бас байсан байгаа. За ингээд одоо хурдан соёл насны морьд уралдаанд төрүүлж яригдсан морьдын байр шагналыг гардуулан өгч баяр хөөргөж байна. Хан хөгшин хайрхны тахилга зориулсан бэсрэг баяр наадмын үеэр үндэсний сурын 10-ны тэмцээн амжилттай одоо зохион байгуулагдсан байгаа. За үндэсний сурын 10-ны тэмцээнд одоо газар нутгуудын олон одоо мэрэгчүүд хүрэлцэн ирж цэцмэргэнээ одоо сорин өрсөлдсөн юм аа. За ингээд Өвөр хангаа аймгийн хайрхан дулаан сумын нутагт орших хан хөгшин хайрхны тахилгын үндэсний сурын 10-ны тэмцээн өндөрлөхөд за 1-р байранд Өвөр хангаа аймгийн Нарийнтэй сумын угуул, Өвөр хангаа аймгийн үндэсний сурын холбоо, Армос хариуцлагатай бюджет компани Харваач, за 10 гэхээр 1-р сургуулийн Харваач, аймгийн Гармгаа Харваач спортын мастер Чулуун уулын Үлзий Удрах 24 оноос одоо 24 оноч 1-р байранд орлоо. За 2-р байранд Өвөр хангаа аймгийн Зүүн Баялаан сумын угуул, Өвөр хангаа аймгийн үндэсний сурын холбоо, Ноос Рэдио хариуцлагатай бюджет компани Харваач, аймгийн мэрэгэн спортын мастер Дулам-сүрэнгийн Чимэд дэрж 24-өөс 20 оноч 2-р байранд орлоо. За 3-р байранд Өвөр хангаа аймгийн Арвагэр сумын уугуул Ихөв, Цэцэн бүтэөвийн Харваач, аймгийн мэрэгэн спортын мастер Содом дэржийн Босомонх 24-өөс 17 оноч. За 3-р байранд удаа шалгарсан амжилтыг үзүүлсэн маа. За харин 4-р байранд Өвөр хангаа аймгийн Батбэлзээ сумын угуул Хэлчин Исүхэ клубын Харваач, аймгийн Тод Харваач спортын дид мастер Жемсрэнгийн Дорж ирэгзэн. За 5-р байранд Өвөр хангаа аймгийн 900 сумын угуул, Өвөр хангаа аймгийн үндэсний сурын холбоо,
Улаанчих хоригдохтой хөвцөд компани Харваач аймгийн мэрэгэн спортын дид мастер Мягмасрангийн мандах баяр нар одоо орсон амжилтыг үзүүлсэн юм аа. За ингээд үндэсний сүрэн 10-ны тэмцээн амжилттай явагдаж өндөрлсөний дараагаар за баяр наадмын зохион байгуулагчдын зүгээс үндэсний сүрэн 10-ны тэмцээнд амжилттай орцож шагнал байрнуудаа шалгарсан баг тэмэгчдийн шагналыг гардуулан өгч баяр хүргэсэн юм аа. За эрхэм мэдээд үзэгчдээ Өвөр хангай аймгийн Хайрхан дулаан сумын нутагт орших хан хөгшин хайрхны дахлаг баяр наадам зориулсан хурдан мордын уралдааны хурдан даагны уралдаандуудаа бүрдэгдсэн хурц хурдан даагнуудын гарааны 6 дээрээс эргэж байгаа торгон мөчийг одоо үзэгч таахан харж байна. За өнөөдрийн одоо даагны уралдаанд нийтдээ 16 дааг одоо бүрдэгдэж уралдааны замд орсон. За энэ хаврын одоо бооцоот болон одоо ус бүсийн уралдаанууд за сум орон нутагт одоо зохион байгуулагдсан овоо дахлагын наадмууд бас амжилттай сайхан уралдсан одоо хурц хурдан даагнууд бас өнөөдрийн баяр наадам хурдан даагны уралдаанд бас тоосоо өргөсөн байгаа. За ингээд одоо хурдан даагны уралдаа үнэхээр одоо ширүүхэн өрсөлдөөнтэй бусад одоо гал гарсан ганган сайхан одоо уралдаанаар одоо дүүрэн өрсөн байгаа. Ингээд өзүүрийн 3 даагуулууд одоо нэлээд холон одоо тасарсан байгаа. За энд одоо аймгийн Хайрхан дулаан сумын сумын алдар дуяач Эренжин гүндэгийн одоо хурдан дааг за мөн одоо энэ Өвөр хангай аймгийн Хайрхан дулаан сумын яач Баасангийн дэлгэр сайхны одоо хурдан хэр дааг за Өвөр хангай аймгийн Хайрхан дулаан сумын яач Даваадэржийн дэлгэр далайгийн одоо хурдан даагнууд гэсэн за энэ шарга дааг гэсэн энэ 3 даагууд одоо тасарсаа. Тэгээд энэ 3 дааг одоо тасарсаар байгаад ингээд Хайрхан дулаан сумын хан хөгшин хайрхан тахилга баяр наадамд одоо ахин дөрүүлэх одоо үзэж байгаамаа. За ингээд одоо Өвөр хангай аймгийн Хайрхан дулаан сумын нутагт орших за аймгийн тахилгад хан хөгшин хайрхан тахилга баяр наадмын хурдан даагны одоо хурц хурдан үлгөөнд барайнд орж ирэхэд Өвөр хангай аймгийн Хайрхан дулаан сумын сумын алдарт байж гадгийн Эренчин гүндэгийн одоо хурдан дааг төрүүлэн гэрч одоо төмөө олныг одоо баясгасан. За амаа үзүүнд Өвөр хангай аймгийн Хайрхан дулаан сумын яач Баасангийн дэлгэр сайхны хурдан дааг за айргийн 3-т одоо Өвөр хангай аймгийн Хайрхан дулаан сумын яач Даваадэржийн дэлгэр далайгийн одоо хурдан шарга дааг айргийн 3-т одоо хурдулж байгаамаа. За ингээд энэ 3 даагуулууд дарын даагнуудаа итгээд одоо салсан байгаа. Айргийн 4-т одоо Өвөр хангай аймгийн Хайрхан дулаан сумын аймгийн алдарт байж Батмагмарын одоо ойж хурдлуулсан Өвөр хангай аймгийн зүүн боёлын сумын уяач Сэрэн лавгийн одоо ухаа дааг за айргийн 5-т Өвөр хангай аймгийн Богд сумын уяач Инвшин бом баярын одоо хээр ялцсан дааг одоо хурдулсан амжилтыг үзүүлсэн юм аа. За хурдан даагны уралдаанд төрүүлж яригдсан мордын байшинглыг одоо гардуулан өгч баяр хүргэж байна. За хурдан даагны уралдааныг мөнгөцүүдийн одоо гэр бүлийн зүгээс одоо 5 сая төгрөгөөр бас ивент гэж оролцсон байгаа. За ингээд одоо даагны уралдаанд төрүүлж хамуу үзүүндэж харгийн 3 4 5-д одоо оролцсон болоо 6-аас хараад 10-д одоо оролцсон мордыг бас байлж байшинглыг одоо гардуулан өгч за эзэн хүмүүст нь баяр хүргэсэн. Ингээд өргөмжлөл мөнгөн шагнал за медалийг одоо гардуулан өгч баяр хүргэж байна. За энэхүү эрхэм мэдээд үзэгчид та бүхэндээ бид өхөн энэ удаагийн баяр наадмын нэвтрүүлгээр Өвөр хангай аймгийн хан хөгшин хайрхны тахилга болоод тахилга зориулсан одоо бэсрэг баяр наадам хурдан мордын уралдаанаа за үндэсний одоо сур шагаа одоо тэмцээнүүдээс бэлтгэсэн одоо нэвтрүүлгийг үзэгч та бүхэндээ хүргэлээ. Ингээд нэвтрүүлэг таамтаас үзэгч та бүхэндээ баярлалаа. Ингээд дараагийн нэвтрүүлэг уулзлаа. Тэр баяртай хан хөгшин хайрхан та бүхнийг өнөн мөнхөд эвэж ухалтгай гэсэн өрөөлийг өргөн төвшүүлье.